За хай. Хай. Тэгвэл дугаар болгоно ингэж эхлүүлээ. Намайг. Хүмүүс миний нэрийг мэддэг юм бол. За мэддэг л тий. Хармор интро. Йой. Хэрэм намайг. За ер нь энэ дугаар ямар дугаар орох нь бол ойлгомжтой л шүү. Yapping session л бичиж байна да. Бид хоёр. Тийм. Хамгийн хийж чаддгаараа. За өнөөдрийн бид хоёрын сэдв болохоор ер нь ямар дуу сонсдог, ямар төрлийн, ямар жанрын дуу сонсох дуртай гэх мэт тийм зүйлээр. Ер нь бол ерөнхий дуу гэдэг тийм сэдв сонгосон байгаа. Тийм ээ. За шууд ихний асуулт. Тийм. Яг сүүлийн сар ямар дуу сонсч байна да? Сүүлийн сар. Яг 5 сар гараад ер нь юу сонсч байна? Ямар дуунууд сонсч байна? Ер нь амар холимог. Тэгтээ би сая нөгөө нэг 5 сарын ихээр юу гэсэн байхгүй, жүдэг гэсэн байхгүй юу? Хориотой жүжиг. Тэр хориотой жүжигний нөгөө нэг ингээд жүжигнийхээ арт эргэлж байгаа тэр нөгөө background music нүүд нь ер нь ёо. Би тэр нэг 2 дуунд нь л ер нь орчод байгаа. Нэг нь болохоор G-Dragon-ы драма гэдэг. Бүр тийм орчин үеийн дуу явдаг. Тийм. Тэр нөгөө post drama гэд тэнгуүтэй найруулагч юм орчин юм гинэ. Залуу хүн байхгүй юу? Тийм. Тэгээ ер нь айгу тийм амар гоёсан. Тэгээд ингээд жүжиг үдчихэд дараа нь ингээд дууг сонсохоор яг нэг ингээд кино үдчихэд тэгээд дууг сонсохоор тэр кинонд бодогдоод идэг шиг тэр жүжиг бодогдоод идэм билий. Тэгээ би одоо GD-гийн драмаг сонсох болгонд тэр жүжиг бодогдоод байгаа. Тэгээ нөгөөх нь болохоор Sit Down Beside Me гэдэг дуу байсан. За. Би нөгөө өчигдөр илүү юун дээрээ Instagram-ийнхаа нөт дээрээ дууг нь тавьчихсан байсан л таа уг нь. Тэр бас ингээ яг ингээ гол хайлайт ингээд үйл явдлууд дээр нь ингээд арт нь явдаг тийм дуу байсан хгүй юу. Ёо би өөрөө тэрийг харахаараас ингээд амар хэсгүүд нь бодогдол идэг надад. Гоё жижиг байна уу? Тийм өстой гоё юм билий. Би тэгээд тэрийг үдчихэд нөгөө тэр чинь анх нөгөө X2-ийн тоглож исэн гэдэг юм лээ. Тэр нь YouTube дээр байд юм лээ. Би тэгээд YouTube дээр тэр X2-ийн үдчихэд тэгээ ер нь бол одоо үеийнх нь хамаагүй гоё юм гэж бодсон. Ингээд зарим шийдлийг нь бүр ингээ амар зөвөн гаргацсан. Хоёул дуу ярьжсэн ч үгүй гэж бодсон. Тийм. Тэгээд ойр тэгээ нөгөө Cortis би өөр нь K-pop амар сонсож байгаа. Cortis Red Red-ийг сонсож байгаа. Тэгээд зүгээр K-pop биш гэвэл би нөгөө Malcolm Todd гэд бид штэ. Тэрний нөгөө нэг Sweet Boy For Me гэд нэг тиймэрхүү дуунуудын бас амар сонсож байгаа. Тэгээ Roommates гэдэг дуугнаас саяхан TikTok-оос олж мэдээд. Айгуу сонсоод байгаа л та. Гэтэ ер нь маш Malcolm Todd-ийн ихэнх дуунууд ингээ хоорондоо адилхан юм шиг. Тийм. Тэгсэн мөртлөө тэр амар надад зөвүүн санагдаад байна. Ингээ сонсонгууд ингээ тэр дуун юм бах та гэд ихлэн амар адилхан явангуудаа өгнүүд нь шал өөр дуунууд. Тийм. Тэгээ ер нь амар гоё. Тэгээ нөгөө Earrings гэдэг дуунаас амар гоё юм лээ. Ер нь ойрт амар тэр үнээр амьсгалж ин та. Тийм. Тэгээ нөгөө нэг хагас өдөр илүү нөгөө нэг баг тойрог session гэдэг нь штэ нөгөө нэг live session гэдэг. Тэр нь харан горсон байсан. Тийм. Тэр бол ядах нь бит хоёр харангад амар дуртай. Харин ээ. Стогой хүүхэд насны краш жинхэнэ дууны ертөнцид бүл тавиулсан анхны хамтлаг шүү дээ ер нь. Харин. Одоо үеийн morning star юм уу? Өнгөрсөн үеийн morning star юм уу?
Гэтэ ингээд харан сүүлийн олон жил яг хамтлагаараа ер нь дуу цомог эднэрийнх гарахгүй шүү дээ ер нь. Тэгсэн Аха. мөртлөө л ингээд одоо хүртэл амар алдчихтай байдаг. Ялцчих шалтгаантай хаа бүр. Харин Алдчихгүй л үнэхээр л гоё хамтлаг. Сонсоод үнэхээр хизээч үүдхаар уу. харин тэгээ амар гой дуутай. Ер нь баг бүх дуунууд нь ингээ мэддэг дуунууд гэдэг шүү дээ. Тийм. Хөдөө явахдаа машин CD-ийн сонсоор агаад баг бүх дуугийн зээжилсэн л. Харин Дуугийн тодорхой хэмжээнд сонсч үзсэн мэддэг дуунууд. Тэгтээ бас ингээд сонсоод байгаа нөгөө нэг орчин үеийн яг аян мэддэхгүй дуунуудыг бодвол бүр хамаагүй гоё чанартай дуутай. Амин төгжим болохоор өөрөө хамтлаг болохоор рок хамтлаг болохоор хэлчихгүй. За надад нэг тиймэрхүү байна. Би юу сонсоод байгаа юм бол би сүүлд нөгөө нэг Майкл Джексоныг кино үзээ. Тэгээд Майкл Джексонаар яг одоо хүртэл ингээм амьсгалаа явж байгаа. Майкл Джексоны дуунуудаас Beat It, Human Nature. Тэгээд яг Jackson 5 гээд яг нөгөө ах нартайгаа нийлсэн хамтлагт байхдаа дуулж исэн Ain't No Sunshine. Тэгээд дахиад нэг дуу байсан. Тэр дуугийнх нь нэрийг мартчихжээ. Тэр хідэн дуу. Ер нь бол Майкл Джексоны бараг бүх дууг нь л сонсож байгаа. Тэгээд дээрэс нь мэдээж K-pop сонсно. K-pop шир гэх юм бол сүүл Twice нэлээд сонсоод байгаа. Бас Twice-аар амьсгалж байгаа. Twice-ийн This Is For альбомынх нь ер нь ихэнх дуун таалагдаад сонсож байгаа. Тэр альбомд This Is For гэдэг тэр дуу байгаа юу? Тийм. Сүүл тэр нөгөө нэг This Is For All My Ladies гэдэг. Тэр нөгөө нэг юу 10 жилийнх нь anniversary болоод өнгөрч ил. Тэгээд тэр юу нь биш юм байна. Альбом нь яг өөр нэртэй юм байна. Миний яриад байгаа нь болохоор 10 гингүүтэй The Story Goes On гэсэн альбом юм байна. This Is For болохоор зүгээр юу юм байна? Single дуу юм байна. Тэгээд энэ альбом дээр нь болохоор ингээд гишүүн болгоных нь ингээд соло дуунууд тэнгүүтээ ганц юм хамтлаг дуутай. Тэгээд тэр нь амар таалагдаад. Угаасаа Twice чинь хамгийн анхны соло чинь аюулгаж ирсэн шүү дээ. Сологоор. Тэгээд тэрнээс хойш нэг соло бүр соло байхгүй гişүүд байдаг байсан болохоор ингээд юм альбом гаргацчихсан альбом нь бол таалагдсан. Тэгээд энийг сонсож байгаа. Тэгээд өөр The Marias бас амар сонсоод байгаа. Marias-ийн Heavy ер нь баг бүх дуу амар гоё надад өрнөхээр таалагдсан. Ямар дуутай илээ? Нөгөө нэг Come on don't leave me it can't be that easy babe. Тэр No One Noticed гэдэг дуу нь Sienna тиймүүдээ нөгөө Selena Gomez-тэй нийлсэн. Ojos Tristes юм болов яаж юм шиг юм бэл тэнгүүтээ Heavy. Би наадах юм мэдгийм юм. Тийм энэ бүр амар гоё хамтлаг. Хамтлаг гэдэгтэй тийм хамтлаг гоё хамтлаг. Энийг дууг бол бас амар сонсоод байгаа. Тэгээ харан гоё. Яг тэр багтайрог үзэл харангийн дуунуудыг дахиж сонсоол. Тийм. За нэг тиймэрхүү. Юу юм бэ? Бүр яг YouTube-ээс сонсож байгаа нэг хоёр дуу юм. YouTube дээр амар YouTube доорх болгондоо сонсдог. Нэг нь болохоор Justin Bieber-ийн Yukon гэдэг дуу. Тэр нь гэхдээ яг ийм альбомдоо байдаг дууны платформудтай байдгаар биш яг ийм Grammy-гийн live performance надад бүр амар таалагдаад. Тэрийг би бүр YouTube орох болгондоо сонсож байгаа. Тэгээд нэр нь юм блэ? Gracie Abrams-ийн That's So True. Тийм энэ хоёрын live performance YouTube-ээс бүр бахан сонссон. Бараг өдөрт 3 удаа зоолттой сонссон. Тийм. Тэр чинь нөгөө нэг Bieber-ийн Coachella болсон шүү дээ. Тэгээд тэрнээс болоод яг 4 сар мард бол Дан Bieber-ээр янзгалсан байхгүй юу? Тэгээ ер нь 5 сарыг бол Bieber-тэй эхлүүлсэн. Одоо олж хөвшлөгдөөд л явж байна да. За нэг юмрхүү. Тийм байна. Би одоо нэг дууг амар хүлээж байгаа юм байна. K-pop дуу. Хүлээж байгаа юм байна уу?
Тэр болохоор TikTok дээр амар их гарч ирээд байгаа. Серафими нөгөө юм бүүн палаа гэж. Пала тий. Би тэр бүтнээрээ сонсч үзмээр байхгүй юу? Гэтэ яг Seraphim-ийн дуунууд ингээд анх сонсонгууд яг сүүлийн тэр нэг спагерид нэр анх сонсонгууд одоо энэ юу вэ гэж бодонгууд сүүлдээ бүр ингээ өөрөө сонсомоор санагдаад тэгдэг жоохон стил жанраа өөрчлөөд гоё лаа. Би болохоор Ariana Grande-гийн альбомыг хүлээж байгаа. Тэр ихтэй болоог л дээ 7 сард гарна. Ariana Grande-гийн Petal билүү? Нэр нь Petal гэдэг 7 сарын 31-нд гарах юм байна. Энэ альбомыг хүлээж байна да. Би нөгөө нэг TikTok дээр миний TikTok дээр хамгийн их гарч ирдэг нэг дуу байдгийг. Worry гэдэг. Нөгөө нэг ингээд найзыгаа ингээд нөгөө нэг гейминг ингээд нөгөө тоглоомны ингээд main одоо нөгөө нэг юу штэ юу төлөө одоо нөгөө main menu enter гэсэн нэг тийм скрин эдэн штэ. Тэрний юугаар ингээд найзыгаа ингээд нөгөө нэг битсэн чинь гэдгсэн чинь ард нь явдаг дуу байхгүй юу? Надад бүр тийм амар их гарч ирээд байдаг цаа. Сонсож байгаагүй юм байна. Тэр үгээс TikTok ухаа болцоо чи VPN гацаад. Тэш TikTok ухаа болцоо. Тэ ингээд сонсдог дуунуудаа харуул ингээ хоёулын нь баг стил жанр төстэй юм шиг. Холимог ч гэсэн холимгоороо төстэй юм шиг. За. Надад нэг асуулт байна. За. Чи ингээд сонсонгуудаа юу вэ? Над дуу юу вэ гэж бодож ирсэн тийм дуу байна уу? Дуу юу вэ гэдэг нь ямар утгаараа? Дуу юм уу? Юу энэ одоо арай биш ээ гэд. Би тийсэн амар хорис. Одоо надад тэр санаанд орчихсон. Өөр тийм юу юм бол? Өөр байх. Тэр юу? Тэр гэхдээ яг ойлгож болно л доо. Гэтэ жоохон сонсоход хэцүү гэх юм уу? Coldplay гэ хамтлаг байдаг шүү дээ Coldplay. Тэдний альбом дотор нь ингээд үгүй ер нь Coldplay ч гэлтгүй ихэнх ингээд альбом дотор ингээд зүгээр ай явж байгаа дуусчдаг нэг 30-40 секунд ингээ ай явж байгаа дуусчдаг эсвэл ингээд юм яриад дуусчдаг тийм дуунууд байдаг шүү дээ дууч гэхэд хэцүү. Тийм зүйлүүдийг нь жоохон ойлго. Тэгээ бас BTS-ийн альбом дээр бас ингээд сүулт нь Kit гэд байгаад байдаг шүү дээ. Тэгэлээ. Skit билүү. Тийм штэ. Тэнгүүтээ ингээ зүгээр л юм яриад байдаг. Тэгэл дуусчихдаг. Тэрийн жоохон ойлгохгүй. Зүг. Танд тийм дуу байгаа мó? Надаа Монгол зарим рэпруудын дуунууд. Тийм шүү. Үнэхээр утгыг нь ойлгодгүй. Бас тийм шүү. Эсвэл ингээд нэг юм YouTube-ээс өөр алдартай дууны бит авснаа Монгол үг тавиад тэгээ алдартай болчдөг дуунууд. Тийм. Чохоо ойлгомжгүй. Тэр нөгөө нэг юу штэ. Ryuichi Sakamoto лөө. Тийм нэртэй нөгөө нэг Японд төгжмийн зохиолч байдаг байхгүй юу? Нөгөө хамгийн алдартай Merry Christmas Mr. Lawrence гэдэг хамгийн алдартай пис нь. Тэрийг ингээд би хамгийн анх юугаар нь л яг хөгжмийн зохиолч гэдэг мэдсэн байхгүй юу? Тэгээд байжсэн чинь зомби парк дээр явжсэн чинь тэрийг явснаа ингээд араас нь Монгол дуу яваа би тэг гайхаад тэг ингээд дараа нь тэр дууг ингээ олж мэдээд Instagram дээр байсан байхгүй юу? Тэг коммент руу орсон чи хүмүүс чинь над дууга Ivy Supernova Love гэдгээс дуурайгаад хийцэн байна гэ хүмүүс Ivy-г дуурайлаа гэ ууралж муурлаад. Тэг коммент хийчихсэн. Монгол дуу тийм үү? Юу? Ой тэр хулгайлцсан байгаа нь. Гэхдээ хулгайлцсан биш зүгээр нөгөө нэг ийм сэмпл юм уу? Тийм.
цаана тавьсан. Тэнгүүтээ тэр нь ингээд амар алтартай болсон. Юу лээ? Юу нэр нь юу гэдэг вүлээ? Надад зэрэгтэй тар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 а. Яг тэрэн дээр нэг дуу тавьсан байсан юм аа. Өөр хүн хэрэггүй. Тийм. Зөөлөн билүү тэр чинь. Тийм баха. Тийм бах. Би тийм байна. Тэ надад жоохон сонир санагдаад. Тэр чинь бас амар яа тэмээ. Надад нөгөө нэг би нэг нь бол ерөөсөө санахгүй л энэ нэрийг нь нэг хүн нь болохоор Писма нөгөө уулта ойрхон тэр дууг нь би ойлгодгүй юм аа. Тийм YouTube-с ойрхонгийн хайгаад үзсэн. Ер нь ингээд TikTok дээр байдаг монгол аудио дээр гарч ирдэг дуунууд жоохон сонир шүү. Яг ийм сүүлний ямар дуу илаа? Би олчлоо нэг үүдгийн. За. Гүнсор гэдэг рэпер заяо. За. Skinny jeans гэдэг байгаа. Йоо чи бүр ингэ сонсчиход. Йоо what the fuck гэж бодсон. Яа, гэтээ бас амар сонир. Тэр TikTok дээр сүүлд намайг үзэж яхад нэг дуу алтартай болоодсан юм аа. Ирэл дээр бас яваадсан юм. Юу лээ? Ярих гадаа гэдэг нэртэй дуу лөө. Wasabi синүү. Үгүй. Нөгөө нэг нүмүн яагаад байгаа гэдэг нэг ямар сонир дуултаа гэдэг юм те. Тийм. Бараг аль шиг мал шиг. Яагаад тэгээд тийм алтартай болчихсон. Би гайхал. Монголд ер нь дуу хийгээд одоо самархан юм шиг. Харин жоохон амар гол хүмүүс тэрийг амар сонсоодох бүр цээж мэжэр мэддэг юм бэл ч хүмүүс ч бүр амар. Амар. Эцэг 100 парк дээр очиод ингээд парк дээр ингээд тэр дуунууд нь явган зөрчиж байгаа хүн болгон дуулж муулаад би бүр ингээд гайхаад та нар хаанаас яаж юмнууд бол сонсдог байна гэж хэлмээр л. За тэгвэл чамд харангаас өөр дуртай монгол артист байна уу? Дуучин гэж. Артист гэж ганц дууч юм уу? Хамтлаг юм уу? Тий. Чиний хамтлагч юм бол би мэдээд байгаа байхгүй юу? Харанг байна, Morning Star байна. Тэгэл аав ээжигээ дагах юм бол хурд байна гэл тий. Тэнгүүт яг артист гэвэл нөө. Бека сонсдог. Бека сонсон. Magnet Brain сүлд жоохон гоё санагдаад жоохон сонсох гээд байгаа. Magnet Brain ер нь сүлд нэг mature man билүү. Тийм дуу гаргах гэсэн юм. Тэгээд тэрнийх нь клипийг үзсэн чинь яг ийм 80-90-ад оны R&B дууны клипээр ийцэн. Тэгээд ер нь яг хуу хөний стил нь надад жоохон таалагддаг. Тэгээд хэлсэн. Magnet Brain байна. Өөр юм байдیں۔ Ер нь Монголд. Гангагийн дуунуудыг сонсдог. Яг энэ биш яг гангагийн дуунуудыг сонсдог. Давай ташаа байна. Давай ташаа. Тэгэл бараг болох та. Тэг. Хамгийн их сонсдог нь бараг гангаа, давай ташаа. Ойлгохтой ер нь. Тэг. Хамтлаг гэвэл сүүлд нөгөө Royal Hashtags тэгээд A Sound Lemons нэрийг сонсоод байгаа. Гэтэ Монгол артистууд бас нэг үе яваад бол бас олвол олчихжээ. Тий. Яг дангаараа уран бүтээл хийдэг хүмүүс нь олон болсон юм шүү. Жохон байхад чи надад л хамтлаг монголог байгаад идэгсэн санагдах. Ингээл Камертон, Sweet Emotion, Kiwi гэдэг дандаа хамтлагууд. Тийм. Та ямар артист сонсдог юм? Би болохоор нөгөө нэг
Би ер нь их сэглэнгийн дуунуудад амар дуртай байхгүй юу? Одоо яг хөө тийм нөгөө нэг актив биш байгаа ч гэсэн. Тэгээд номинжинд бас амар дуртай байсан. Яа миний хүүхэд насны гоё ихч нар. Тэгээд Magnet Brain бол сонсон. Тэгтээ тэгж амар сонсохгүй. Өөр Чойжо дуртай. Чойж гоё шүү. Тийм. Тэр нөгөө нэг Чойжо нөгөө нэг Pipes гэдэг амтлагтайсан баха. Тэгээ нөгөө 1001 цэцэгс гэдэг дуунд амар дуртайсан. Тэгээ нөгөө нэг огт оргүй гэд бас дууд ичт. Тэр нь бас амар дуртай. Гэтэ тэрийг хүмүүс бас сайн мэддэггүй мэлээ тэр дуу. Гэтэ амар гоё дуу. Би бүр тэрийг бүр цээжэр бүх үгийг мэддээ шүү. Тэгээд өөр дуртай артист уг нь Deceit уг нь дуртай байсан юм аа. Юунд байсан юм аа гэдэг шин. Юунда? Си. Thanks. Тэгээд тэр нэг амар харт амихны скандал энэ гараад тэгэл тэрнээс хойш юу н гаргажаа дуунууднаас нэг таалагдах болцсон юм. Тэрний өмнөх үеийнх нь яг нөгөө ид артист үеийнх нь дуунууд нь бол тэжгүй санагдаад тийм. Өөр бас би бас Гангагийн дуунуудад бас дуртай. Ер нь тэжгүй шүү. Тийм. Гайч тэжгүүлтэй. Тэгээд өөр одоо яг санаанд орж байгаа гэвэл одоо яг бүр амар яасан юм байхгүй. Яа Укагийн дуунууд бас тэжгүй. Тийм. Одоо яг Кивигийн яг нэг юм ид алтдаг байхын нэг 2000-ад оны хэд үеийн дуунууд амар гоё санагдаад байна шүү дээ. Яг нөгөө love эднэр нь. Би бүр тэр үед Hotline Mine амар сонсдог байсан шүү дээ. Тэр чинь бүр тэр үед бүр яг Кивигийн улаан нөгөө фэнс. Тийм. Тоглолтын үзэн хэл. Дахиад тэр 3 хонхны hot disco гэдэг дог би амар сонсдог. Тэр бол үнэхээр миний бүр бага насны дурсамжаар дүүрсэн дуу. Амар сонсдогс. Одоо тэгээд тэгэнгүүтээ юу. Миний ингээд яг ингээд бага нас болохоор ингээд амар юм girly тэгэл амар ингээд эмхтэй амтлаг сонсдог. Тэгэл тийм байхгүй юу? Тэнгүүтээ миний өсвөр насны ингээд плейлистүүд нь ингээд шал өөрчлөлттэй зөө. Би яг тийнейжер байх үедээ татар, оппозит ер нь тиймэрхүү. Тэгээ тэднийг амар сонсдог. Тэр Rocket Bay өөртөө тэр үе тийм байлаа. Тэднийг амар сонсдог юм аа. Өөр клик бүүм гэж мэгээд бүр солиорч өгдөг. Тэг Lumino-гаас амар сонсдог. Lumino ч бас зарим дуунууд нь гоё шүү. Яг нэг юм дээр үеийн дуунууднаас гоё шүү. Тэг. Гоё дуунууд. Миний бүр бага наснаас одоо хүртэл сонсдог нэг хамтлаг байгаа байна. За. Хоёр юм. Яг бүр ингээ ид алдчихсан хоёр хамтлаг зөө. Хоёр юм байна гэсэн юм уу? Би хоёр мэн гэж сонслоо ш. Тийм хамтлаг байдаг юм уу гэж гал. Камертон номын талтай. Камертон гоё шүү. Номын талтай би бол нэг сонсдоггүй. Тийм. Чи номын талын дуунуудаас бас осод үзээрэй. Бас айгуу дэжгүй. Гэтэ хоёр мэн гэсэн чи хоёр хүү гэдэг хамтлаг байдаг байсан шүү дээ. Хоёр хүү? Хоёр хүү гэдэг хамтлаг байдаг гэсэн. Тэгээд дээр үед. Топ хамтлаг баха. Камертоны дуунууд бас нэр гоё шүү.
Тийм. Хайрын хот 18-наас хүлээлт энэ төр амар гоё гоё. Өөр ямар дээд. Манай хоёрын Үүрцээд би үлээ хаан нэг. манай хоёрын хаан сонсдог гэсэн шүү дээ. Хайрлаж чамайгаа хүлээлт. Чамаас би асууя. Бас тэр нөгөө нэг сүүл гардаг нөгөө нэг хайр гэд дуун амар гоё. Ингээд гэр бүлэрээ нөгөө гэрийнх нь нэрээр клипэнд нь тоглолцсон. Тэр туу. Би заяа жоохондоо сонсдог байжгаад тэгээд дууных нь нэрийг мэдэхгүй байжгаад саяхан ажил дээрээ гинт олсон нэг дуу байдیں۔ Болтын дуу. За. Нөгөө нэг оппозит хамтлаг нөгөө анх Болтын би продакшн тогтоо шоу гэдэг хамтлаг байсан байхгүй юу? Тэгээд Болт тэгээ шоу хоёрын хамтарсан чи минь байсангүй гэдэг дуу байдаг. Тэг би бүр ингэж сонсох болгонд ингэж ёо гэж тэгээд бүр яг жоохондоо сонсчихсан дуу болохоор амар таалагдаад байдаг. Яг хүмүүс таалагддаггүй тийш магадгүй тийм. Тийм. Тэгээ тэр үед одоо тэгээд ханаас чамаагүй дуу болоод тэрийг тэгээд хийдэлцдэг байсан юм да. Харин Тэгтлээ олон сонсдог лээс юм хата уулна. 10-11 настай байхдаа Britney Spears-ийн Toxic гэсэн сонсоод. Удахыг ойлгохгүй байсан. Би яг юу яадаг гэсэхгүй юу? Би өөрөө утасгүй уцтай ч гэсэн уцаа нэгтгэж амар хэрэглэхгүй. Тэгээд яг хичээлээ их гээд суугаад яг ширэн дээрээ суугаал. Тэгмүүд яг ширээний хажууд нөгөө нэг 0-ийн хаалга байдаг. Ус нь яг нөгөө нэг хуучин байранд хахад тэгэл манайгаа усанд орохдоо заавал спикер уцтайгаа авч орно. Тэгэл баахан дууссан. Ер нь би сонсдог байсан дуунуудын ихэнх нь баг зүгээр л агагийн плейлист. Тэнгүүтээ дараа нь хамгийн амар нэг агаанадаа хуучин барьшис уцаа өгөөд гэсэн чинь дээр нь баахан агагийн татсан дуунууд. Тэгээ би шинээр дуу татчих мэдгүй. Тэгээ бас агагийн дуунуудыг сонсдог гэсэн. Тэгснээр дараа нь Мөнхкунагагийн нөгөө нэг iPod гэдэг штеп дуудацдаг. Тэр нь гэрт ирээд тэгээ бас тэрүүгээр нь баахан дээр үеийн гадаад дуу сонсч байсан. Гэхдээ хамгийн гол нь iPod эднэр болохоор нэрийг мэдэхгүй. Тэгэл тэр үедээ бүр дараал мараалаар нь зээжилсэн биш би бүр энэ дууны дараа тэр дуун явна гэд дараал мараал амар зээжилсэн. Тэгээ одоо ингээд тэр үедээ сонсдог байсан дуунуудынхаа ингээд нэрийг нь олчмоор л таньд нэрийг нь олж чадахгүй тэгээд хаа нэгтэй явангууд сонсогдоод тэгээд зарим нь тэгээ шазамдад авчихдээ. Ер нь ингээд бодоодсэн чинь би яг өөрөө олж мэдсэн гэх юм бол баг K-pop юм шиг жоохон багтаа. Би ч баг тий 5 дугаар ангиас хойш K-pop сонсч эхэлсэн гэхэр чинь баг тийм байгаа байхгүй. Тэрнээс өмнө яг агагийн утсыг эргэлдэг агагийн утсан дээрх дуунуудыг сонсдог байж байгаа л. Тэгээ өөрөө дуулж нэгтэй дан тэгэл BTS Run Fire Mire тэгэл тэгж хэлсэн юм шиг ер нь. Тэгээд би Anemone амар сонсдог юм байна. Тийм. Anemone бол бас яг л хүүхэд насны дурсамж. Making the Band-ийн хамтлагууд ер нь гоё. Амар girly байж тэр үед хамтлагууд. Тэгсэн чинь одоо тийм амар girly хамтлаг байд юм уу? Байхгүй сте. Wasabi шүү. Биш үү? Wasabi чинь ихтэй тэр үеийг гүцэхгүй л дээ. Зүгээр л нэг орчин үйл болох. Тэр үед яг Anemone тэр хаврын анхны хайр мэр. Тэрний клип бол аим шүү дээ. Өнгөлөгдөж гомшгүй. Сүгсэн бүр бүрчиж мөрчиж. Anemone одоо юу идэм бол гişүүдийнх нь нэрийг ч мэдэхгүй шүү дээ. Тийм үү. Харин тийм. Anemone чинь надаа нөгөө N-mix илүү. Тийм. Дараа нь гарч ирдэг хамтлаг. Тэр N-mix гэж K-pop биш юм уу? N-mix шээ. Mix X илүү. Мэдгүй. Тийм тэр энэ. Тэрний нөгөө нэг гişүүн одоогийн AMC штий. Ихтэй хамтлаг юм уу?
Үгүй эмэгтэй эрэгтэй ойлцсон. 3 эрэгтэй 3 эмэгтэй гэж үнэтэй сахгүй. Бас алдчихсан юм шүү юу? Тэр амтлагтаас амар дуртай байсан их нэрээ. Тэгэл нөгөө темпо мемпочны төгсөхгүй. Темпо чи. Амьд шүүтрийг чи. Оо. За. Шүүд Нөгөө нэг соргоор гарч ирдэг нэг гараад штэ. Тэр чи темпо штэ. Тэр үү. Тэр чин Мексикийн хамтлагийн ахлагч нь жил. Тэгээд AMC ч бас тэндээд үгүйсэн. AMC хиттэй одоо юу лээ? 94 оных лөө 96 оных лөө. Тэр 30 гарчжээ тий. 94 оных хата. Тийм ба. 30 гарчсан л явчих. AMC-ийн чинь ямар байдаг лээ. Хамгийн алтартай. Blue Hour. Наадах TXT-ийн дууддээ. AMC-ийн дуу байдаг үстэй. AMC нөгөө Blue Perfect Blue юу? Perfect Blue. Тэр өөр. Би AMC-ийг сонсдог болохоор адны сансан байна. Тэр чинь voice дээр дуулдаг үстэй. Чамайг сонсон байна. Сүүлд гэтээ уран бүтээл хийж байгаа юм уу AMC? 12 өдрийн өмнө Саран Туяатай хамт Сар нар гэдэг дуулсан байна. Би ч нөгөө нэг болохоор AMC-ийн нөгөө нэг гол одоо өөрийнх нь яг мэрэгжил нь болохоор жүжигчин болохоор ер нь бол кино тоглож явж байгаа юм шиг үлээ. Тэр нөгөө нэг халуун бас жүжигчин юм шүү. Тийм шүү. Ганга баяны хоёртой хоёлоос жүжигчин яг. Ганга чинь хідэн кинод боллоо. Бас нэлээ өөрөө тоглолцсон бах тий. Мэдгүй. Тоглолцсон санагдах. Тэр нөгөө нэг хятад кинон дээр нөгөө нэг Жимитэй нэг тоглолдог. Тий. За амар overrated нэг дуу сонгоод амар underrated нэг дуу сонгоо хоёлаа. Өөрийнхөө бодлоор. Яг дуу гэхгүй надад бол overrated дуучин байна. За. Taylor Swift. За. Би ихтэй ингээд үгүй яг хөө зарим дуунуудын гоё гэдгийг нь бол мэдэн зөө. Гэхдээ ингээд яг яагаад тийж амар алттай байгаа гэдэг юм гэж ойлгохгүй. Зүгээр ингээд яг дуунууд нь гоё л доо. Гэхдээ яг артистийн хувьд амар overrated гэдэг. Тэнгүүд дууны хувьд бас overrated гэх юм бол тэр нь одоо ямар дуунууд трендинг болоод байгаа лээ. За би хайжий заяа. Та хариултч мэлэн маа таны. Одоо юу? Бодоодхий. Бараг хамгийн overrated нь тэр Taylor Swift-ийн сүүлд гардаг The Fate of Ophelia гэдэг дуу юм байна. Би бүр тэрийг юусоо ойлгодоггүй зүгээр ингээд би юусоо ойлгодоггүй тэр дууг. Гэтэ яг зарим дуунууд нь Taylor Swift хэрэг гоё. Гэтэ зүгээр фэнүүд нь арай амар үнэлээд байдаг юм шиг санагдаад байна. Тийм. Underrated гэх юм бол ер нь ийм жижигхан гоё артистуудын дуунууд гоё санагдаад байдаг юм да. Тэгээд тэр дуунуудаас гэвэл Crash гэдэг дуу байгаа.
нөгөө нэг Usher байдаг штэ. Хин? Usher гэд нэг За. ах. Тэр За. тэр дуучин Юна гэдэг дуучинтай нийлээд Crush гэд гаргасан нэг R&B дуу байдаг. Тэр дуунд би бүр амар туртай. Гэтэ хүмүүс нэг мэдтгүй л. Яг R&B мөрчлөө амар юм зөөлхөн тэгээ бүр амар гоё хайрын дуу байхгүй юу? Тийм тэр юм байна. Тэгээ бас нэг юм нь юу байгаа? Far Away гэдэг дуу. За. Луя Юко гэсэн хоёр дуучны Far Away гэдэг дуу. Тийм. За та юу гэж бодож байна? Нэрийг мартчихлаа. Нөгөө нэг надаас амар overrated нэг дуучин байдий. Dua Lipa. Ингээд үнэхээр мэрэгжлийн дуучин биш. Үнэхээр мэрэгжлийн дуучин биш. Тэгээд амар олон дуутай. Зарим нь бүр сонсч үзээжгүй. Тэгсэн мөртлөө амар алтартай бод идэх би гайхаад байд. Тэр ихтэй яг нөгөө нэг new rules гаргаал алтартай болцсон л та. Тийм баг. Ой тэгтэл тэр чинь мем болдог дуу үстэй. Гэтэ яг зарим дуунууд нь гоё санагдаад чинь та. Тэр нөгөө physical эднэр мэдрэн. Гэтэ бас жоохон сонирхолтой. Гэтэ артист гэдэг хувьд дуул нь хичээгээл гэдэг юм шиг санагдаад идэх юм надаа. Ядаж бүжиг сураад. Гэтэ дуунууд нь жоохон явдггүй л дээ. Харин underrated тэгэл андайгаар би энийг яг баттай болгоод байгаа. За энийг бүр энэ гэхдээ underrated биш хаа. Гэхдээ мэдгүй хүмүүс ер нь Монголд идэвж магадгүй гэж бодож байна. Tate McRae. Тэгвэл ягаад чи дуунууд нь ингээд нэг бас жоохон ингээд өвддөг юм. Жоохон татчаад. Tate McRae би ерөөсөө сонсч байгаа юм шүү дээ. Ямар дуунуудтай? Хамгийн алдартай болсон нөгөө нэг үгүй алдартай болгох яг би яг мэдж авсан дуу нь болохоор Diet Pepsi. Тэ. Тэнгүүтээ бас нөгөө ямар спортс кар. За. Энэ хоёр нь ер нь TikTok дээр үдий. Тэгтээ Diet Pepsi-гээр навж үзэх юм бол би нэг тийм шандарч сонсдог болохоор яг Tate McRae би чи та нэг дуу битэн тэр мөн үү? Би Tate McRae-гийн нэг дууг мэдх юм байна. You Broke Me First гэдэг дуу. Сонсч ирсэн үү? Би яг энийг яг коронагийн үеэр амар сонсдог байсан дуу юм байна. Тийм. Тэр дуугаар нүнлэх юм бол доонууд нь гайгүй магадгүй. Тэгээд өнгөтэй амар сонь заяа. Одоо энэ Diet Pepsi гэдгийг ангууд Addison Rae эсвэл Tate McRae гэж хоёр гарч ирдэг заяа. Тэгээд өнгөтэй Addison Rae, Tate McRae хоёр болохоор яг тэр нөгөө Америкт болохоор энэ хоёрыг амар ингээд нөгөө өрсөлдүүлээд идэг гэсэн. Тэгэл өнгөтэй Addison Rae нь болохоор ер нь хейтер ихтэй. Тэгээд мэдгүй би ер нь ойлгоогүй. Тэгтээ ямар ч юм би юу дээр нөгөө нэг Apple Music дээр Addison Rae гэж хэлсэн чинь энэ хүн дээр Diet Pepsi гарч ирж байна. Харин амар шинэ. Ямар шинэ. Tate McRae гэсэн чинь Greedy гэдэг дуу байна. Наад ч бас амар алдартай. Ямар ч спортс кар гэдэг нь бол амар. Тэгээ Addison Rae амар юу юм бэ лээ?
Би андуур тийм байна. Addison Rae-ийн Diet Babes яахгүй юу? Нөгөөдгийн Sports Car гэдгээс гэдэг харсан. Гэтэ Addison Rae-ийн хейтер ихтэй. Тэгээ нөгөө Coachella-д Addison Rae нөгөө нэг guest artist орчлоо. Орсон чинь хүмүүс ингээд нөгөө нэг Tate McRae ороог багт чинь энэ ороод тахтай ааш маш ингээд амар хейт авсан гэд. Сүний Амар. Гэтэ надад юу юун таалагддаг. Tate таалагддаггүй. Нэр нь адилхан юм. Tate McRae хамаагүй дээр санагдсан. Addison Rae чинь TikTok-ор байж чадууч болчихлоо яа. Тийм баха. Тийм санагдаад яг коронагийн үеэр TikTok хийдэг байсан юм шиг санагдаад юм. Тийм бах. Тэгээд TikTok хийдэг байж дуулдаг болчлоо гэж хүмүүс хэлээд байдаг хаа. Ер нь тэгээд бас Madison Beer гээд бас нэг артист юм лээ. Тийш. Энэ гурыг би юусэн ялгахдаггүй шүү дээ. Харин энэ гурав гэхдээ ер нь юу хаа? Өрсөлдөгч нар хаа. Тийм л. Би одоо Madison Beer ч бас TikTok-ор санагдаад байна. Гүчл. Энэ гурав зодтолтол хин ялга. Йоо. Юу гэснээс Coachella эднэр гэж ярьснаас яг одоо танд ингээд нөгөө нэг rebranding гэж байгаад байгаа шүү дээ. За. Яг амар өөрийгөө олоод rebrand хийгээд гоё болсон артист гэвэл юм байна. Яг нөгөө нэг өөртөө зохиох жанр болсон гэсэн үг үү те? Өөртөө зохиох жанр ингээд стилээ олоод тэргээр ингээд явж байгаа. За жог нь байгаа. Нэрийг санахгүй байна. Гэтэ сүүлд баг хамгийн алдартай нь Sabrina Carpenter тэгээд нөгөө нэг Sarah Larson хоёр. Sarah Larson-ыг би бүр амар сонсдог байсан жоохон бахта. Аха. Тэгээд сүүлд амар өөрчлөгдөөд амар өнгөлөг болоод гараад ирсэн л. Аха. Тэр хоёр байна. Надад ихтэй ер нь Lady Gaga ер нь ингээд нэг хичээгүйгээр гэх юм уу? Нэг цаанасаа нэг ингээ хүмүүсийг ингээ татах тийм дуу гараад тийм стилтэй юм санагдаад байна. Ер нь баг Lady Gaga-гийн гаргасан баг дуу болгоныг баг мэддэг баг шүү. Тийм. Яг Lady Gaga-г сонсдоггүй ч гэсэн ер нь хүн болгон сонссон байдаг. Тийм ингээд надад сонсч ирсэн юм байна гэлтэй. Тийм. Тэгэхээр сүүлд гаргасан тэр Abracadabra болж жоохон сонирхолтой байсан. Тэр болсон. Тийм. Тэгээ сонинч гэсэн ингээд мэдээд идэг байхгүй юу? Би асуусан дахиад нэг хүн. За. Jenny. Тийшүү. Би бол Jenny дуртай. Ингээ Blackpink-ээс ингээд бүр шал өөр. Гэтэ ер нь Blackpink-ээс надад хамгийн дайжгүй Jenny л санагдаад байгаа шүү дээ. Гэхдээ яг ингээд миний л бодолтой. Гэхдээ ингээд Rose болохоор амар юм pick me санагдаад байна шүү дээ. Тийг санагдаад явцсан. Би ингээд ерөөс тэгж боддоггүйс ахгүй юу. Тэгээд сүүл би ингээд Instagram, TikTok гэднэр ухчихсан чинь ингээд одоо апатэ гараад баг 2 жил өнгөрцөн байхад одоо хүртэл ингээд тэрнээс ингээд move on хийгээгүй. Одоо хүртэл ингээд яг ярьдаг юм аа л яриад байдаг. Тэгээ ингээд ярих болгондоо ингээд Bruno Mars-ыг дурддаг. Тэгэнгүүт ингээд Bruno Mars-ийн одоо нэр хүндийг өөртөө авчих гад байдаг мэдэг гэх тийм юм биш цээсий. Тэгээ ер нь тэрнээс ч болсон юм шиг те. Ер нь ингээд гарангуут жоохон нэг юм тийм санагддаг болсон. Тийм. Лиса болохоор жоохон нэг юм бас нэг жоохон юм сонирхол. Тэнгүүт яг Jenny яг хамгийн өрхөн цантай. Гэтэ яг гөрүүлэл хөрөлтөө Blackpink гэдгээр. Гэтэ надтай хамгийн
Уг нь миний хамгийн юу хэмтэй сонирхож дуугийн сонсдог нь Jenny гэх юм. Аха. Ер нь тэр дөрвийн солонуудаас Jenny хамгийн ер нь агцтай юм шиг санагдаад байдаг шүү. Тий. Ер нь тий шүү. Гэтэ бас юу юм аа. Jenny чинь хамгийн анх чинь соло гаргая штэ. Тэгээ тэрний дараа юу гарлаа? Мантра гарлуу. Тэрний дараа дахиад нэг юм гарсан санагдаад байгаа юм. Сологийн дараа юу? Тий. Мантра гарсан болов уу? Үгүй ээ, өөр юм гарсан та. Харин нэг юм гарсан тий. Яг голт нь. Аха. За юу гарлаа? Юу н анхны солонууд чинь Лисагийнх мани байсан уу? Лалиса байсан уу? Тэр хоёр байсан бах тий. Тэнгүүд Росегийнх чинь Love is Gone. Билүү. Тийм санагдаад байна. Тийм билүү? Тийм баха. Тэгчээ дараа нь Number 1 Girl альбом гаргасан санагдаад байна. Хамгийн анхных нь тэр нөгөө нэг Oh my love is gone. Тэр нь яха хамгийн анхны солон. Тэнгүүд Жисүүгийнх ч биш ээ. Flower. Ягаад ингэж жисүүд ингэ гоё солоны юу өгдөг байна. Жисүүгийн соло яг үнэндээ зүгээр ингээ фэнүүд нь хүлээсэн байдаг болохоор л явдаг баг. Тэрнээс яг сонсоход гоё гэвэл гоё биш. Тэр Earthquake гэдэг нэр нь жоохон сонио. Юу нэг тийм удаан сонсохоор хүнийг сонсоод ядарч байгаа нэг тийм. Тэнгүүд энэ дөрөв яг ингээд нэг стилтэй байгаад байгаа байхгүй. Хоёртой. Аха. Юу. Jenny-гийн хоёр дахь соло нь болохоор You and Me гэдэг дөө. I love you and me dancing in the moonlight. Тийм юм байна. Тэрний дараа нөгөө нэг релиз гарсан юм байна. Тэрний дараа гарсан байх уу. Тэгээ тэрний дараа болохоор нөгөө нэг Weekend-ийн кинон тоглоод One of the Girls. Аха. Ер нь ингээд бодоод исэн чинь энэ дөрөв яг дөрүүлээ нэг юм тайптай байхгүй. Гэсэн болохоор ингээд дуун дээр нэг сонирхолтой биш илүү жүжиглэх дээр сонирхолтой юм шиг байна. Тэнгүүд ингээд бичээд өгцөн дуугаар нь шууд ингээд соло гаргацдаг. Өөрийн нэг юм стил эднэр баримтлахгүйгээр юм уу. Тэнгүүд Росе болохоор нэг юм хүн таягдцсан охины дуунууд бичдэг дандаа. Яг ингээд хүнээс move on хийж чадахгүй нэг тийм toxic relationship ингээд үлдсэн нэг тийм жоох охины дүрээр бичдэг. Тэнгүүд Лиса болохоор нэг юм гарч ордог амар нэг юм нэг тийм олонний дүр гэх юм уу. Тэнгүүд Jenny болохоор яг юм өөртөө ихтэй нэг юм битүүний дуунууд гаргадаг юм шиг санагчлаа гэнэ. Гэтэ Лисагийн тэр сүүлд нөгөө нэг Bad Born Angel нь бол гоё байсан шүү. Тэр яг Coachella дээр дуулсан байсан харсан чинь. Энэ дүрийн хинэн тань хамгийн таалагддаг вэ? Таны бодлоор? Яг нөгөө нэг ингэж солоогоо хөөхөөс өмнө болохоор надад Rose таалагддаг гэсэн. Одоо ингэж харангуут ингэж Jenny ингэж цаанаас нэг амар харизматай юм. Тийм, хүн татаад идэг цаанаасаа. Тэгээд тийм шүү. Тэнгүүт ингээд Jenny чинь болохоор ингээд сүүлийн Like Jenny гэдэг Groovy гэдэг альбомоор ингээд алсан шүү дээ. Үнгийн алсан зүгээр бүр галын асаас. Тэнгүүт Lisa-гийн Alter Ego гэдэг альбомд нь уул ингээд гоё дуунууд байгаад байгаа байхгүй. Амар олон гоё ингээд коллабуудтай. Doja Cat, Ray, Rosalia, Future, Megan Thee Stallion, Tyla бүр амар гоё коллабуудтай. Гэтэ энэ дуунуудаас нь яг тэгж цөм гарч ирсэн дуунууд нэг ч байхгүй. Тэснэ бас нөгөө нэг Maroon 5-ийн нэг нэрийн хингэцүүлээ дуучинтай эцмэс штэ. Сүүл нэг клипэнд тоглолцсон байсан. Тэр ч гэсэн нэг тийж алдартай яваагүй.
Харин та бүр ингэ мэдгүй хэвчээ. Хамт дуу гаргацсан байхгүй юу? Priceless гэдэг нэртэй. Maroon 5 тэгээд Lisa 2 нийлээд. Тэгсэн чинь энэ дуун ч яваагүй. Юу ч ингээд Lisa-гийн дуунууд нь гоё мөртлөө нэг явдггүй юм шиг санагдаад. Тэгвэл Jenny-гийн болохоор гоё тэгээд явдаг. Rose-гийн болохоор нэг тийм гоё бол нэг биш ээ. Үгүй яг байж болохоор. Их тэр сүүлд нөгөө нэг Rose-нийг ярилцлаганд орсон байсан шүү дээ нэг интервьюд гадаадын. За. Харснуудад ирэг. Араагүй юм шиг. Тэгсэн чинь тэн дээр ингээд юу н айдлууд яаж үргэлждэг мөрөгдөг Rose ингээд тэгж үргэлждэг байсан яриад. Тэгээд тэр ингээд ярьж байгаа манераас нь харсан чинь надад жоохон пик мэс нэгдээд. Тэгэл юу н жоохон за юу н пик мэж магадгүй юм байна гэж бодод. Гэтэ би бас яг Blackpink байхад юу яжсэн юм аа. Rose төртэйс юм аа. Blackpink гэхдээ юу цуцалсан юм уу IG-тэй? Гэрэг эсвэл Blackpink гэдгээрээ байгаа юм шиг артист хуваараа байхгүй юм уу? Байж. Яг сайн мэдэхгүй байна. Юу Lisa, Jenny хоёр ч л хоёр өөрсдийнхөө entertainment болсон. Rose-г мэдэхгүй байна. Jisoo бас мэдэхгүй байна. Гэтэ Jenny-гийн entertainment-ийн захирлын эйжент гэсэн шүү дээ. Тийм. Эйжент өдөртөг гэдэг. Ээж байс. Ихтэй сүулт нэг юм ойлгоод та нөгчөд нэг над руу нэг пост явуулсан шүү дээ. Юу л ADHD-тэй хүмүүс ингээд юм ийж захтаа ингээд электро дуу сонсох хэрэгтэй байдаг гэдэг. Тэр бүр яг өмнө нь заяа би ингээд өмнө нь бас ингээд TikTok дээр ADHD tips эднэр гэдэг артист ахгүй тэгсэн чинь ингээд ялцчихвал нөлөөлдөг юм бэл. Би ингээд 0-оо цэвэрлэх гээд баг ингээд 2-7 хоног хойшлол ерөөсө цэвэрлэмээрөөс надад захгүй. Тэнгүүтээ ингээд за ингээд яг ийм электро ийм клуб баарны дуу тавьж чаад үзье гэдгсэн чинь бараг 10 минутын цэвэрлээд дууссан шүү дээ. Нөлөөлдөг юм байл шүү дээ. Гэтэ яг үндэ би тийм дунд ч нэг сонсдоггүй л дээ. Хаяа л нэг сонсвол юм гэсэн. Яг өдрийн туршид ер нь бол нэг тийм юу. Сүүлд ингээд бодоод юу ямар хөхтэй дуу сонсож байгаагаа ер нь ингээд хянаа гэж бодсохгүй юу. Тэгэхгүй бол ингээд дуу чинь ер нь бас ингээд тодорхой хэмжээд сэтгэл зүйд чинь нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэж бодоод ер нь дуу сонсохоо багасгацсан. Тэгэхгүй ингээд бодсон чинь ингээд эмо хөхтэй дуу сонсоолох юм бол улам л эмо орох юм лээ. Тэнгүүт. Би одоо ингээд өглөө ажил руугаа явахдаа дуу сонсдог. Өдөр ажил дээрээ дуу сонсдог. Орой аяласаа дараа дуу сонсдог хгүй. Тэгэхээр одоо миний тарих юу нь ядарч байгаа юу? Ядарч байгаа гэсэн үг. Юу нэгээд өөрөө мэдхгүй ч гэсэн амар ачаал болоод байгаа гэх юм уу. Тэр чинь нөгөө нэг тарих чинь яг дуу сонсоо дууны үг шүү гэдгийг ойлгохгүй зүгээр үг гэж ойлгож байгаа болохоор тэр болгоны чинь ингээ уншиж ойлгох гэж тарих чинь ядардаг. Мэддэг ч гэсэн. Тэгээ ер нь дуу сонсох багасгал хэрэгтэй. Тэрч нэг цаалч. Ер нь ингээ бодоод исэн чинь яаж бидний тарих ингээ тисээд байгаа юм бол хаашаа ч яс ингээ чихвчтэй дуу сонсоод тэгэнгүүт ингээд рил үзээд TikTok үзээд ямар ч ингээд юм анхаарал хандуулахгүй болоо тэгэнгүүт ингээд ойрон нь унтахгүй. Яг манай энэ үеийн ирээдүйд нөгөө нэг Альцгеймер тусах магадлал өндөр байна. Магадгүй хаа. Ашти. Яг одооний энэ байдал үргэлжлүүл ер нь жоохон хэцүү л. Хант. Өчигдөр ингээд рил үзчихсэн чинь нэг охин ингээд iPad-н дээрээ TikTok үзчихсэн аа TikTok-оос ядраад утсан дээрээ зэрэг TikTok үзчих ингээд юм шиг. Ёо, бүрээр. Ялцчих ингээд донтуулаад л юм шиг. За. Тусах уу? За тэгээ да. Гэтэ бас гоё юм ярьлаа шүү. Тэглээ. За тэгээд айгуу гоё сонирхолтой япинг байлаа.
дээрээ гоё юм мэдэж авсан баг гэж бодчих. Тийм. Аха. Тэг би үзэгчтэй бас нэг артистыг санал болгох гэсэн юм аа. За. Гэтэ мэддэг хүмүүс бас байж магадгүй. DPR Ian гэдэг За. байдаг. Тэгээд тэр артистийн Calico гэдэг дуу санал болгох тоо. Ямар жанрын би хэлж мэдэхгүй байна. K-pop биш юм бол авдаг. K-pop бол биш. Pop бол биш хаа. Би зүйл 50 маягийн дуу юм уу? Ер нь сонсвол ер нь энэ хүн одоо номот ер нь иймэрхүү л жанрын дуу сонсдог юм байна л да гэж ойлгочих тийм байхгүй. You know. Тийм. За. Сонсон баярлаа. Баярлалаа. За. Сонсон баярлаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.